та өдөр бүр амьдралдаа нэг тарин, нэг залбирал хэлж хөвснээр та амьдралаа цааш нэр өөрчлөх боломжтой гэдгийг мэдхүү. За жишээ нь тарин гэдэг бол маш өндөр чичиргээтэй ариун үгнүүд байдаг бол залбирал гэдэг бол таны дотоод зүрх сэтгэлийн гэрчлэл байдаг. Тэгэхээр та өөрийнхөө дотор хадгалагдсан гэрчлэлүүдийг тарин уншиж тунхаглаж хадгалснараа далд хүч, далд энерги, далд хамгаалалт бий болдгоо. За энийг би амьдралынхаа туршид хэрэгжилж гин тэмж учраас би тарныг дуу хэлбэрээр, тарны дуул хэлбэрээр гаргадаг, тарин уншаараа, залбирч сураараа гэж байнга оруулдаг. Тэмж учраас би амьдралынхаа гоё хөвшлийг бусдтай хуваалцъя гэж бодоод намастай хэмээх нууц групп нээж байгаа. Энэхүү намастай групп минь 21 өдөр 21 шин тарин, 21 шин залбирлыг хийж хэвсний дараа үр дүнд нь таны амьдрал юу ирсэн бэ? Үр дүнд нь таны энерги юу тохиолдсон бэ? Үр дүнд нь таны ямар хүслүүд бийсэн бэ гэдгийг хамтдаа харж хамтдаа сорих маш гоё юм сорилт буюу чаленж болж өгч байгаа. За ингээд та бүртгүүлж амжаагүй бол энэхүү намастай групп дамжиж бүртгүүлээрээ даваа гараг буюу 6 сарын 30-ны даваа гарагаас эхлээд 3-7 хоногийн турш тасралтгүй үргэлжлэх болно. За өдөр болгон танд 5 минут байхад л хангалттай. 5 минут оруулсан залбирлыг уншаад, зааж өгсөн тариныг хамтд нь уншаад, за лагаа асаагаа даруун тойрог бүрдүүлээд нэг 5 минут залбирал гэдэг юмны тарины хүчийг те ашиглаж, мэдэрч, сонсож үзэх хэрэгтэй. Ингэснээр та хийж бүтээж чадаагүй зүйлүүдээ хийж бүтээх боломжтой. Таринаар өөрийгөө энержүүлэх боломжтой. Ер нь яриад бол маш олон гоё үр дүнгууд гардаг. Тэгээ өөрөө хийж үзсэн хүн л энэ үр дүн мэднэ. За ингээд амжилт хүсье. Амжилт бүртгүүлээ.